За тэгэхээр манай энэ салбарынхан бол ер нь одоо бид бүхэн эдийн засаг ямар байгаа вэ бас бодох юм олон байдаг юм байна. 10 он, 8 он гэд монголчууд бол бас эдийн засгээс эргэцсэн. Бас туйлж байсан байх шүү. Тэгэхээр та бүхэн минь эх жил одоо дараагийн одоо хуралдаанаар дараагийн одоо тайлангаар бас баяртай мэдээтэй амжилттай оролцоорой гэж хүсэх байна. Бид бүхэн төсвөө ийм хувьтай нэмэгдүүлээд ороод ирлээ. Ийм одоо бүтээн байгуулалт хийлээ, ийм амжилт гаргалаа гэсэн ийм одоо мэдээ өөртөлж орж ирэх бахаа гэж та бүхэнд бодож байна. За тэгээд энэ тэрс тав гишүүнээ хэлсэн дээр над нэг юм бодол явдаг энэ тал дээр бас шийдвэр гаргуулъя гэсэн ийм одоо бодолтой байна. Тал дүүрэн мал бэлчиж байдаг. Тэгээд баг харцаа ууж яадаг. Энэ бол болохгүй шүү дээ. Тэгэхээр чин тэр мал чи хэдэн зуун одоо хүр ямаа хонь байна. Тэрий чин саадаг. Эргээд одоо бяцлаг ааруул эзгүй өрөм тосоо үйлдвэрлэдэг. Энэ дээр хэдэн ажлын байр гарах вэ? Энэ тал дээр та нөхөд маань бас сан санаачлаг уриал гаргаараа гэж хүсэх байна сайдаас. За тэгээ нөгөөтэйгүр энэ хөдөө зохион тал дээр та нөхдүүд маань нэг дотор нь орж уулзж яваарай. Та салбарынхаа хилцээхээ ажилтнуудыг нэг малчтын хотонд нэг аваачиж яг тийм нэг малчтайгаа хэсэгчлсэн уулзалт хийж ингэж нэг яваарай гэж хэлэх байна. Тэгэхээр бид бүхэн нь энэ амьдралаасаа ажилласаа ер нь холдчиход байгаа юм байна шүү. За нөгөөтэйгүр монголчууд төмөс хүнсний ногоо, нарийн ногоо тариа сурцсан. Өнөөдөр та бүхэн хараарай. Яг өнөөдөр намрын эдэн сард бид бүхэн бол монгол ногоогоо идэж байгаа. За тэгээд цаашлаад энэ агуулгах зөөр одоо ямар байдгийг энэ тал дээр та бүхэн бас мэргэжлийн усуд мэдж байгаа байлгүй дээ. Тэгэхээр импортоор орж иж байгаа энэ хүнсний ногоон дээр татварыг нэмээд өгөлт. Нөгөөтэйгүр энэ импортоор орж иж байгаа энэ хуураас үн дээр бас татварыг нэмээд өгөлт. Өглөөс өдөрс оройс гой сүгээл идэг. Энэ ч гашлахгүй шүү дээ. Хуураас үл уугаад шүү дээ бид бүхэн. Харин бүр өөрсдийнхээ сүгээр бид бүхэн хуураас үйлдвэрлээд гадагшнуудаа экспортлох. Өнөөдөр дотооддоо л гэдээ яриад идэг. Дотоодын эдийн засаг яаж хөгждөг юм бэ гэхээр гадагшаага экспортлж ээж л хөгжиж шít. Ердөөсөө ганц гарсан тэр. Ганц одоо аргачлан тэр байдаг. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн эргээд бас сан санаачд оруулж ирээд энэ одоо хоёр төрлийн ногоо сүүн дээр татврын өсөх, нэмэх, тавиулах. Энийгээ бас болдгүй юм байл л да олон улсын худалдааныхаа гэрээгээр энийг чи хааж боож болдгүй юм байлээ. Тэгэхээр энэ тал дээр нэг байр суурь бариач гэж хэлэх байна та бүхэнд. За баярлалаа. За гишүүдэд баярлалаа. Надад нэг асуулт байна. Энэ ер нь энэ арьсны урамшууллын 9.8 тэрбум төгрөг одоо байгаа юм уу юм уу? Тэгээ ер нь хүн сүдэ аж ахуйн яамыг ер нь арьс ширээ экспортод гарах талаар төлхөө бодлого баримтлахаар боллоо гэж ойлгож байна зөв. Түүхийгээр нь одоо хагас боловсруулсан биш тийм бодлого боловсруулах нэ гэж ойлголоо. Тэгээ сангийн яам дээр энэ 9.8 тэрбум төгрөгч ер нь энэ жил байгаа мó? Ийм асуулт байна. 4 номерын микрофоны өгчээ. За хүн сүдэ аж ахуйн яам бол